Одон дор суух тав тамирал бий болготлогч Инхбат Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile ивэнтэтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр замаг 83.3 170 стилгийн Одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд үргээ. За өнөөдөр хэдүүлээ Монгол бүхийн түүхэнд одоо хүн болгон өөр өөрсдийн нэг юм ард олны зүгээс өгсөн ч гэдэг юм уу те ардуудын бүхэд дуртай төмний өгсөн тийм хоч нэр юмуд байдаг л да. Тэгээ тэр болгоноос нэг юм онцгойч нэгэн эрд те Аат гэдэг нэр өгсөн байгаа. Аат хоёр аат гэдэг те ат гэвэл ондоо. Тэгэхээр чинь аат гэж штэ те. Тэгэхээр аат гэдгийг шууд ингэ сонцглохлоор бидүүлээ аатай омогтой гэдэг нэг тиймэрхүү утга буудаг штэ. Ер нь л тэр. Тэгэхээр одоо Монгол бүхийн түүхэнд өөрийгөө аат хэмээн нэрлэгдэж байгаа арслан гэдэг бол ааг омогтой гэдэг юм уу аатай бяртай гэдэг юм уу те тэр талаараа бусдаасаа илүү л содон байсан байх нь те. За тэгвэл эхнийх нь нэг юм хэсгэн яриг өгөхөд л хүмүүс одоо баг ойлгох байх. 1943 он гинэ. Ардын хувьсгалын 22 жилийн ой байхгүй юу? Ардын хувьсгалын 22 жилийн ойгоор одоо ингээд бүгчүүд суудсан одоо наадмынхаа албагт хойроо суудсан энэ наадам эхэлж байгаа юм л дээ. Тэгсэн чинь энэ наадам эхэлж хахад одоо ингээд бүгчүүд ингээд сууж байгаа. Тэнд чинь ингээд аймгийн арслангуу тэгэл улсын цолтой, улсын начин, заан арслан юу гэдэг аваргуу те энэ том хүчтэнгүүд сууж штэ те. Тэгсэн чинь тэдний урдуур заяо нэгээр явж байгаа. Тэр явж байхдаа болохоор өргөн түүшинтэй гэдэг. Түүшин гэдэг чинь одоо энэ ирүүний энэ ясэл хэлээд байгаа юм шиг. Өргөн түүшинтэй зузаан бор ир хүрэн тэрмэн дээлтэй нөхөр заяо. Яраат л суудсан байгаа улсын том бүгчүүдийн өмнөр таахалсан алхаж ийн гэж байгаа. Зүгээр алхахгүй. Таахалсан алхах нь. Тэгж байхдаа ингээд бүгчүүд рүү харж байгаа заяа. За, чамаар 6 давна. Чамаар 7 давна гэд нэрийн цохоод хилээд явж ийн гэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө тгээ хилээ явган гутлан хамт тэр нутгаас нь ирсэн, тэр бүгдээ хамт нутгаас нь ирсэн бүгчүүд баста. Нүүр их газар болж ингэж байгаа байхгүй. Үүе тэр том арслангаа 7 давна гэж ийн гэж ингээд ичээд идэг те. Харин тэнд одоо зарим нь болохоор ингээд ичээ сууж яхад нөгөө талтаа бол нөгөө нэг яг нөгөө өөрийг нь хилээд ингээд явж яхад тэр хүмүүс чинь бас ялгаа авахгүй газрын хүчнүүд байх нь шүү дээ тий. Зарим нь ч гэсэндээ тэнд жоохон зэвүүцээ дургуун өрөөд тий шүдэндээ зууж байгаа ийм явдал болж байгаа. Тэгэхээр энэ тэр том бөхчүүдийн урдуур аслан аваргуудын урдуур ингээд алхаад чамаар тэг ингээд явж байгаа. Энэ нөхөр бол үнэхээр л ийм юута гэдэг юм уу те ааттай омогтой гэдэг юм уу нэг тийм нөхөр байгаад байгааз. За тийм учраас аат гэж нэрлсэн байгаа бах. За тэгээд энэ хүн бол Монгол улсын арслан аат лувсан жамц гэж хүн. За тэгээд түүний талаар хэдүүлээ өгүүлэхэд өнөөдрийн төлгийг хүргэхэд яагаад энэ хүн үнэхээр нэр ингэж дуусгах ёстой вэ гэдэг нэг тодорхой болох бах. За одоо энэ яг тэгж урдуур алхаж явж байхдаа бүр одоо ингэж ярьж исэн гэдэг хүмүүс дуусахтаа. Богд хан уул нь хазааж хатан туулна халигж буян тухайгийн дэнж нь болгдгүн бол хангаа хайрхны лувсан жамцхөө төрүүлэхгүйдээ хаачихвдээ гэж өөрөө ингэж гихаж омогорхож явж исэн гэж байгаа. За тэгээд үр дүнд нь юу болсныг би дараа нь хэлнэ. За энэ Аат гэдэг байгаа энэ арслан маань бол одоо Сайн Ноёнхан аймгийн Саруул гүний хошуу. За одоогийнхоор бол одоо Архангай аймгийн Хайрхан сум гэж бий. Архангай аймгийн Хайрхан сумын нутагт 1912 онд усан хулган жил мэндэлсэн байна. За тэгээ багаасаа өөрийнхөө хүч чадлыг эрт мэдэрсэн гэдэг. За тэгээ түүгээрээ ч гэсэндээ их омогорхож аагархаж явсан байна. За ингээл 20 орчим настайгаас эхлээл орон нутагтаа барилдаад эхэлсэн. За тэгээ барилдах болгондоо ингэж нэг эр бираараа гайхуулж ингэж барилддаг. Тэгээ тэрүүгээрээдсэн чинь ингэж онгирж омогорхож явдаг учраас нэр их хурдтай тархсан байдаг. За манай одоо сумогийн дэвжэн дээр чинь бид нар сумаа бөх барилдаж байгаа бөхчүүдээ бас л ялгаа авахгүй бүгднийг мэднэ л дээ. Мундаг том бөхчүүд, мундаг хичээл хөтөлтэй хүмүүс. Тэр дундаас манаа нэг аагтай авраг тий гарч ирснээс ахуулаад бид сумаа бөхийг хэр шимтэж үзлээ. Тэгэхээр түүгээрээ тухайн улсын иргэдийг ч юм уу тухайн спортыг ингэж улам нийтэд ингэж хүргэдэг. Тэгээд тийм аагтай омогтой хүмүүс ч гэсэндээ бусдаас илүү содон онцгой харагддаг шүү дээ тий. Тэгээд онцгой бидэнд ингэж дурсагдж яригдаж үлддэг шүү дээ. Түүнтэй л адилхан байгаа байхгүй юу ер нь бол. За ингээд 20 орчим настайгаас барилдаж эхлээл 1937 оны Ардын хувьсгалын 16 жилийн ан наадамд анх удаага ирж барилдаж байгаа. Одоо тэгээд тэнд чин эрэхтэй аймгийн арслан цолтой ирдэг шүү. Тэгэхээр ч одоо 37 он гэхээр ч одоо 25 орчим насны өөрөө 12 оных гэсэн үг шүү дээ тий. Тэгэхэд 20 орчим наснаас барилдаад эхэлсэн байдаг. 20 орчим наснаас барилдаж эхлэхдээ буюу 1932 онд аймгийнхаа баяр наадамд барилдаад үзүүрлсэн.
Тэгээд аймгийн заан гэдэг цолыг авсан. Араас нь 1935 онд аймгийнхаа наадам дахиж байрлалдаад төрүүлээд аймгийн арслан болсон байгаа байхгүй энэ хүү. Тэгэхээр ер нь нөгөө аймгийн наадмыг гэсэндээ бодох хэрэгтэй. Одоо жишээл Аргангай аймаг маань бол олон одоо хүчтнүүдийн маань үлгийн нутаг гэж явна. Тэнд бол одоо хэрв аргийн аавын хүү өөр нутгаас тэ ногт ганцгалж очиод төрүүлждэггүй. Тэнд бол одоо аймгийн сумдаас ирж байгаа хүчтэнгүүд байгаа. Тэгэхээр Аргангай аймгийн наадам төрүүлнэ гэдэг маань тэр 10 гаруй сумаас тэр олон хүчтэн дундаас төрүүлж гарч ирж байгаа гэдэг бол 20 орчим насны хүүхэд бол бас л тухайн үед бол дуусгагдахаар нэр хүнд байгаа. За ингээд ер нь бол аймагта нэг барилдаад үзүүрлээд сумандаа бол одоо манай хүмүүс алж ил явах нь шүү дээ тий. Тэгэхээр сумынхаа наадмыг хийсээ сумдуудын наадмыг хийсээ төрүүлээ явж байгаа. Тэгээд аймгийн наадамд ирээд нэг жил барилдахдаа үзүүрлээд анхны барилсан жилээр үзүүрлээд аймгийн заан дараа жил нь дахиад барилдаад төрүүлээд аймгийн арслан болчихж байгаа байхгүй. За ингээд 37 оны улсын наадамд ирж барилдаж байгаа. За энд ирж барилдахдаа бол аймгийн арслан цолтой ирж байгаа шүү дээ. За аймгийн арслан цолтой ирж барилдаад тэр жил нь буюу 1937 онд 896 бүх барилдсан юм байна. За тэн дээр бол бүр 9 даваад 15-нд Дорнод аймгийн 3 цагаат сумын харьяат бараг хэмээх шагдрын гэлэг заанд унаад үзүүрлээд 25 наснда Монгол улсын заан цолыг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи анхны ирж байгаа жилээл шууд 896 бүхөөс 10 одоо даваатай барилдахад те 10 9 даваад 10 даваан дээр буюу үзүүр дөрөв дээр үзүүлэл шууд улсын заан цолыг авчиж байгаа. Энэ төрүүлсэн гэлэг гэдэг хүн нь бол одоо төрүүлээд Монгол улсын арслан цолыг авч байгаа байхгүй. За ийм л одоо юм хурдтай ингээд одоо юу гэдгийг залуу наснаасаа тий эр бэраараа гахагдсан тэгээд дүүлээд гараад ирсэн хүн байгаа. За манайхан лайв дээрээс бас зураг хөргийг харж байгаа бол тэр зураг хөргөнч бас эвгүй зураг хөргөтөл нөхөр байгаа сте тий. Үнэхээр л ингэж омогтой явсан ийм ирэл байгаа байхгүй. За тэр үеийн хүмүүсийн одоо нийгмийн байдал гэдэг юм уу тий одоо бэлтгэл сургууль гэдэг юм уу бөхчүүдийн маань гаргаж байгаа амжилт гэдэг юм уу энэ болгоныг ингээ хараад үзэж байхад 25 настай залуугийн хувьд бол энэ Монгол улсын заан цолонд хүрчиж байгаа ийм хурдтай буудаж байгаа амжилт бол бүр сод амжилт гэж бүртгэгддэг юм байна. За эдгээр насандаа ийхүү цоорж, аархаж, өнгөрч явахт л те. Ер нь бол одоо ингээд ямарваа нэгэн спорторч гэдэг юм ингээд дэвэдүүлээд гарч ирж байхад бол үнэхээр дийлхэ болцсон цагт яах юм бэ? Нас байна, тэр цус байна. Тэр залуу насны бас нэг юм байгаа шүү дээ те. Тэгэл ингэж дүүлж ингэж халигд салгиж явахыг бол одоо мэдээж байдаг л үзэгдэл те. Бас тэр бол гоё ингэ дусамж болон үлдчихэж байгаа байхгүй. За Хануй Хүнүй голын бэлчирт орчих Жандсан тойны хүрээний хідэн ламнаар айрагдаад сууж исэн нэг юм тохиолдол байгаа байхгүй. За ингээд баахан ламнаар ингээд айрагдаад сууж исэн юм тохиолдол төр улаан хинхтэгтэй пагдгар бор харах уу. Майхных нь үүдэнд ташаад болон таахалцж гинэ. За хэн байх нь ойлгомжтой тий. Ламнаар ингээд бөөнөрөө суугаад ингээд айрагдж исэн чинь нэг нөхөр ирээд таахалцж гинэ. За тэгснээр гэж байгаа. Шар дээлтэй улаан баримтагтай, унцад хоолойтой, хамрын тамхины уут, айрагны хөхүүрүүд шалхангаа даахгүй шарваажил сууна уу гэд нөгөө хідэн лам нарыг ингэж ийн гэж байгаа байхгүй. Бас доромжилж ийн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө лам нар нь зэвүүцээд тэр дундаас шалдан банд наашаа суу гэд нэг лам тэгсэн байгаа. Шавнага хантал айрагу дараа нь давсгаа хаг шийдүүлгээд тэгсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө басамжилж ийн гэсэн үг л нөгөө лам нарчинсэндээ мөчөөгөө өгөхгүй басамжилж байгаа байхгүй. Тэгээд айраг уугаал гадаа гараад тэр лам нарын нэгэнтэд барилдсан байгаа байхгүй. Тэгээ гадаа гараад барилдсан чинь нэг том бүдүүн лам байна гинэ. Тэр ламд тоосоо гөвүүлээд гэж байгаа. Манай тоосоо гөвүүлээд шидүүлсэн байгаа. Тэгээ эцэндээ яваад өгсөн гэсэн. Тэр нь болохоор тэр лам нь болохоор үржин гүний довцог химэх пүрүжав гэгч ийм лам байсан юм байна. Энэ бүхний талаар яг бид төгсгөлд нь ярина. За мөн Архангайн бөхчүүдийг улсын наадамд явуулахаар машинд ачижсэн гинэ. Одоо тэр нөгөө нэг мэдээж аймаг те аймагаас чинь бүхний комиссн гэж байгаа. Аймгийн бүхний комиссийн даргач гэдэг юм уу те. Тэгээд наадамд улсын наадамд аймгаа төлөөлөд явж байгаа бөхчүүд чинь ингээл авч явах гээд унаад хэргийн бэлдээд ингэж штэ те. Тэгээ байжсэн чи манай хүн ирсэн гинэ. Лусан чамц. Тэгээ утсан чи суух цай байхгүй битүү хүмүүс ч гэсэн гинэ. Архангай чинь бөхчүүд олонтой штэ те. Тэгсэн чи тэр дунд нь манай лусан чамц ирснээр суух цай олдохгүй байснаа тэгсэн гэж байна. Мах ачих гэсэн бол наа лундаагач. Бүх ачих гэсэн бол намааг ач гэдэг. Тэгжин гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь мах ачих гэсэн бол лундааг ач гэж хэлээд байгаа энэ хүн нь болохоор Монгол улсын арслан лундаа гэдэг хүн байхгүй. Тэгэхээр чи Монгол улсын арслан тэнд сууж байхад манай хүн хэлснэ. Мах ачих гэж байгаа бол лундааг ачаа. Бүх ачих гэж бол намааг ач гэдэг. Тэгжин гэж байгаа. Энэ мэтчлэн ер нь бол одоо ард олон дунд яригдсан ярианууд нь те үнэхээр л ийм аатай нөхрөл байсан байх гэдэг байгаа байхгүй. Энэ улсын арслан лундаа гэдэг нөгөө нэг Монгол улсын анхны кино гэдэг байгаа тий. Монгол хөвгүүдийн кинонд тоглосон тий зүдгэр том гизтэй энэ бүхийг хэлж байгаа юм байна. За ер нь бол ингээд хаа явсан газартаа тий аагархаж омгохож явдаг. Тэгээд энэ яриа нь
цаагаараа ингээд усагдаал ард олон донд яригдаал бас давс хачир нэмэгдэж л байгаа бох те. Ингэж явсаар хагаад энэ хүний чинь аатай, омогтой, аат лувсан чамц гэж ер нь бол ард олон нэрлэж байгаа. За ингээд 1942 онд 6 давж шүгүрж исэн мэдээлэл байдаг. За 1943 онд улсын улс хувьсгалын 22 жилийн ойгоор нөгөө яриад байгаа миний ихэнд дурдаг те өргөн түүшинтэй зузаан бор хөрмөн дээлтэй нөхөр яраад л суулсан байгаа улсын том бөхчүүдийн өмнөөр таахалсан алхахта чамаар 6 давна, чамаар 7 давна гэж цохож байгааг нь хараад нэг нутгийн бүх Содов Арслангийн нүүрэн дээр гал унах шиг л болсон гэдэг. За тэгээд хэц энэ муу бухан хүүг 7-гийн даваанд ирэхэд нь хүзүүг нь мулт алгадах юмсан гэж Дорнод аймгийн харьяат улсын арслан дамчаа дээлнийхээ захыг шөргөөд суусан гэж байгаа нь тэр үед. За ингээд ер нь бол том бөхчүүдийн аманд орж байгаа гэсэн үг байхгүй тий. Юу гэдэг нүдэнд нь орцсон тий. Чамааг ингэнэ л гэд ингээд хүлээлт үүсгэж байгаа. За энэ 1943 оны наадмын талаар хамтран ажиллагчаа ярьчаад өргөжлүүлье. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураа тий. Forward Motors event итгэж байна. За Forward Motors маань 26 дахь жилдээ Япон автомашины засвар сэлбэгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. За 26 жил гэдэг бол маш урт хугацаа. За энэ хугацаанд тэд нар ер нь маш хариуцлагатай байсныг эндээс харж болж байгаа юм. Юу гэсэн үг гэхээр Японы нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон гэж байгаа. Зүгээр нэг сэлбэг үйлдвэрлэдэг компаниуд биш шүү дээ. Маш том компаниуд, корпорацууд гэсэн үг байхгүй. Тэгээд эдгээр хинтээ хамтарч ажилладаг вэ гэвэл хариуцлагатай, тууштай, тэг үнэхээр чанартай хийдэг ийм газруудад хамтарч ажилладаг. Тэнгүүд Ford Motors 88 газартай хамтарч ажиллаж байна гэдэг чинь тэдний чанар чансаа юу гэдгийг те үйлчлэгийг эндээс тодорхой харж болж байгаа. Ерөөсөө л тэр газрын үнэт зүйлчтэй. Би тэд ч гэсэндээ од мөндөр сууг те шинжлэх ухаан танин мэдхүүд үгэнэ гэж байгаа те. Үүгээрээ энэ 2 хаан 3 хаан үгэн дунд чинь маш их утга байгаа байхгүй. Тэгээ би тэд ч гэсэндээ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа яг энэ зүйлтэй үнэт зүйл нэгдэж чадж байна. Эсвэл зөвхөн мөнгө ашигын төлөө явдаг юм уу? Эсвэл яг юуг зорилгоо болгож үнэт зүйлээ болгодог. Тэр үнэт зүйл ямар байгаагаас шалтгаалж тэр компани гаргаж байгаа шийдвэр, ажилтнаа хандж байгаа хандлага, тэгээ маркетингийн хөтөлбөр бүх юм тодорхойлдог байхгүй. Ерөөсөө тэр ямар өнгө вэ гэсэн үг. Тэр өнгө нэгдэж чадж байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ Ford Motors компани нөгөө үнэт зүйлэнтэй аюулгүй байдлын төлөө хамтдаа гэж байгаа. Аюулгүй байдлын төлөө хамтдаа. Тэгэхээр энэ ганцаараа алах гэдэг нь олуулаа хамтдаа байх гэдэг нь. Гэхдээ юуны төлөө байна те? Тэгэхээр ашиг орлого бүх зүйлээ хоош нь тавиад бид нэр аюулгүй байдлын төлөө хамтдаа явмаар байна. Энэ үнэт зүйл нь баггүй. Тэгэнгუთ энэ үнэт зүйлийг чинь нөгөө нэг том корпорацууд ч харах та. За бид нар нэг зүгээр л мөнгө олоод нэг сайхан амьдрах гэсэн дутаа хаусаа аваад машин тэргээ аваад те ингээд баяжих гэсэн нөхрийг сонгож хамтарч ажиллах гэдэг юм уу? Эсвэл үнэхээр бидний хийж байгаа энэ зүйлийг маань те аюулгүй байдлыг байлгая иргэдий гэдэг юм уу эсвэл автомашин хэрэглэгчдийг аюулгүй байлгая гэж байгаа энэ зүйлтэй зэрэгцэж чадах үнэт зүйлтэй мөн байна уу биш вэ гэдэг давхар шалгана шүү дээ. Тэгэнгუთ яваад ирэнгуут л ядчил энэ газар чинь өөрсдийнхөө засвар үйлчлэгээ явуулж байгаа газрынхаа бүх цахилгааны хэрэглэг нараар шийдсэн байх жишээ нь. Тэ? Гэдэл энэ нөгөө нэг үнэт зүйл нь мөн үү биш үү гэдэг нь эндээс харагддаг байхгүй. Үгэнд биш те, ярианд биш, үйлдэлд итгэнэ гэдэг чинь энэ байхгүй. Яг хийгээд тавьсан зүйл нь хаашаа явж байгаа гэдгийг нь харуулж байгаа байхгүй. Ингээд л тэр Японы 8 корпорац чинь Монголд албан ёсны дистрибьюторээр Ford Motors гэдэг компанийг сонгож байгаа. Тэнгууд нөгөө Ford Motors нь хамтдаа гэдэг үг бидэнд байна шүү дээ. Бид нар ганцаараа яаж чижээгээд Арангаа аймагт байгаа тэр хүнд үнэт зүйлээ буюу энэ чанартай сэлбэгийг хүргэж чадахгүй байна. Тэгэхээр Арангаа аймагт байгаа засвар үйлчлэгээ явуулж байгаа хүмүүс маань тий магадгүй энэ хан уул дүүрэг, Сонгой архан дүүрэг гэдэг Улаанбаатар хотын өнцөг боломжт байгаа автосрын төвүүд маань хамтдаа энэ 8 корпорацийн аюулгүй байдлын төлөө явуулсан байгаа энэ сэлбэгийг хамтдаа хэрэглэгчдэд хүргье. Энэ нь хэрэглэгчийн амь настай холбоотой байдаг автомашины сэлбэгүүд учраас аюулгүй байдлын төлөө хамтдаа байя л гэж урьж байгаа хамтрая гэж байгаа байхгүй тий. Энэ бүгдэнд нь урилга явуулж байгаа тий. Бидэнтэй хамтраад энэ чанартай авцэлбүүдийг иргэддээ түгээцгээе гэдэг ийм урилгыг явуулж байгаа. За тэдэнтэй холбогдохыг хүсвэл 75 10 дугаарын утсаар болон Facebook-ийн Ford Motors LLC гэдэг хуудас байж байгаа. За тэрүүгээр тэднийг олж болох нь. За мөн хаан улд үүргийн 3 дугаар хороо за энэ ТЭЦ 3-ын чанх байна. Эдний засварын төвөнд байж байгаа. Тий. За баярлалаа. За баярлалаа. За ингээд дүр зургийг дахиад нэг харах юм бол те 1943 оны ардын хувьсгалын 22 жилийн ойн наадам болж байгаа. За энэ чинь бас л газар гатын хүчнээс үлэрч байгаа. Тэгэл наадмын бүх дэвжээгээ тойроод те бүхний дэвжээгээ тойроод улсын цолтой том бөхчүүд нь сууж хахад урдуур нэг нөхөр таахалзаал яваал.
чамаар 6 давна би чамаар 7 давна гэд ингээ явж байгаа. Тэгээд энэ нь өөрөө тэр нутгийн хамт ирсэн байгаа бөхчүүд нь бол юу болж ин даа те алуулхантай одоо энэ газар хөшин цугласан юм чи яарахгүй шүү дээ. Улсын том золтой бөхчүүд байгаа. Ингээ байж хад ингээ хэлнэ гэдэг нэгдүгээр. Яг манай бол улсын заан золтой байгаа. Хоёрдоод ирэхэд одоо бас л эр бяраараа төрүүлнэ гэдэг хүн болгон төрүүлнэ гэж ирж байгаа шүү дээ. Тэр бөхчүүд чиг хинэн ч одоо ингээд нэг 5-ын даваанд хүрчээсэн гэж бодчихгүй шүү дээ. Бүгд л төрүүлнэ би дийлнэ гэж бодож ирсэн байгаа. Энэ хүмүүсийг ингэж асаагаа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр чин өөр дээрээ галыг дуудаж байна гэсэн үг тийм. Тэгэн гут яг л барин тэгшэрсэн байгаа энэ жил өстой үзэндэл гэсэн тэр том бөхчүүд чинь бүгд л түүнийг шүдэндээ зууж байгаа байхгүй. За тэрнийх нь нэг нь бол энэ улсын аслан дамчаа гэдэг хүн. За тэгэл энэ хүн чинь чамаг өстой тийм өстой таархал юм бол өстой хаг шидэд өгье. Улсын аслан чи өөрөө ам авна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин зааныг ам авна гэсэн үг шүү дээ тийм. Ингээд хүчтэнгүүдийг өөр дөрөө дуудаж чинь гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь чамаг өстой ирэх юм бол хүзүүг чинь хуг шиднэ гэж бодоо байж ирсэн. Даан чин дамчаа гэдэг аслан болохоор өөрөө доод даваанд унтсан юм байна. Тэгээд таарч чадаагүй. За тэгсэн чинь заяо. Тэр наадмын үзүүр түрүүн дээр нөгөө омгорхоод байсан аагархаад байсан залуучин гараад ирсэн. Гарч ирэхдээ лувсан жамц маань 16 засуулаа ханаруулад үзүүр түрүүн чалгаран үлдсэн гэж. За тэгэхээр үнэхээр л омгортой байсан, аагтай байсан тэр амандаа байж чадсан л гэсэн үг байхгүй. За ингээд энэ үзүүр түрүүн дээр одоо манай хүн чинь яасан гэдэг үлээ те. За байж 43 он те энэ чинь үзүүр түрүүн дээр 512 бөхөөс 7 даваад 8-ын даваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат Моломж амцыг даваад 9-ийн даваанд нэг нутгийн бүх Содов нь болохоор тухайн үед начин цолтой байсан. Түүнийг даваад төрүүлээд Монгол улсын арслан цолтой болсон. За тэгэхээр нөгөө нэг ам гарч исэн, дийлж исэн яг энэ ондоо бүр яг ингээд үнэхээр дийлээд тэгээд тухайн оныхон наадмын төрүү болоод буюу 1943-д улсын наадмдаа төрүүлээд Монгол улсын арслан цолыг авсан байна. За тэгээд хэлсэн амандаа төрүүлнэ гэдэг чинь үнэхээр тийш тий. Тэгээд худлаа ярьсаар байгаад унчих юм бол тэр чинь тэгэл оныгаа шившиг л болно шүү дээ. Шившиг болох юм бол бид нар өнөөдөр аат гэж нэрлэхгүй байхгүй тий. Тэгэхээр яг тэр амандаа байгаа чадаа төрүүлээд арслан болсон учраас аат гэдэг байгаа баг. За тэгээд энэ наадмын талаар бол их сонин хачинтай наадам. Ардын явсгалын 5 жилийн ой буюу 1926 онд Архангай аймгийн 2 бүх буюу Жамин гэдэг бүх Сахин сумын харьяат нь Төмөрбаатар гэдэг бүхэн Тариат сумын харьяат. Энэ хоёр үзүүр түрүүнд үлдчихсэн тохиолдол юм байна. 1926 онд. Тэгэхээр одоо нэг аймгийн 2 бүх үзүүр түрүүнд улсын наадмын үзүүр түрүүнд гарч ирнэ гэдэг тохиолдол маш ховор. Тэгсэн чинь түүнээс нь хоошо 17 жилийн дараа Ардын явсгалын 22 жилийн наадмаар Архангай аймгийн Хайрхан сум хэмээн энэ сумын одоо нэг аймгаар овоглож байгаа 2 бүх үзүүр түрүүнд үлдсэн байгаа байхгүй улсын наадмын үзүүр түрүүнд. Тэр нь болохоор Лувсан жамт Содов 2. Тэгсэн чинь аймгийн одоо үзүүр түрүүнд одоо нэг аймгийн 2 бүх үзүүр түрүүнд үлдэн гэдэг бол ийм сонь тохиолдол шүү дээ тий. Тэгсэн чинь бүр явж яваад бүр нэг аймгийн нэг сумын харьяат 2 бүх улсын наадмын үзүүр түрүүнд үлдсэн бүх буюу энэ бүр одоо содон дундаа улам содон ийм тохиолдол юм байна л да. Тэгээ эн чинь болохоор Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Аад хэмээн алдарсан Лувсан жамц. Нөгөөх нь болохоор олон түмэндээ Суугаа хэмээн одоо алдарсан Содов начин 2 ингээд үлдсэн. Тэгээ энэ хоёр ч одоо энэ наадам дээр болохоор нэг нь болохоор улсын заан байгаа. Содов нь болохоор начин байгаа байхгүй. Тэгээд Архангай аймгийн Хайрхан сумыг л одоо ингээд улсын наадмын үзүүр түрүүн дээр те зүүнний магнаагаас одоо заан босхон л да те. Тэгэл дуудуулахдаа Архангай аймгийн Хайрхан сумын харьяат тийм улсын заан Лувсан жамц гэл. Нөгөө талаас нь те Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын начин одоо Содов гэл ингээл аймгаараа болон сумаараа ижилхэн 2 бүх үзүүр түндэр үлдсэн энэ том тохиолдол юм байлаа. Тэгээд энэ хоёр маань барилдаад төрүүлэхтэй болохоор улсын заан Лувсан жамцсан төрүүлж байгаа. Улсын начин Содов нь үзүүлж байгаа. Тэгээд энэ хоёрт хоёуланд нь Монгол улсын арслан цолыг олгодог. Тийм үү. Тийм юм байлаа. Наач юм сэн тохиолдол юм тий. Тэгээд одоо манай энэ Лувсан жамц маань өнгөрсөн жил нь буюу 1942 оны наадамд ирэхдээ ингэсэн юм байна л да. Довн голохгүй бол би төрүүлнэ гэж ирсэн юм байна. Тэгээд тэрийг ч гэсэндээ олон түмэнд ярьж явсан. Довн голохгүй бол би төрүүлнэ гэж ирсэн. Тэгээд аархаж явж байгаад 6-гийн даваанд бүдрээд эрхчлийн наадмыг хоног тоолон хүлээсэн гэж байгаа. За тэгээд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат ард олондоо Аад хэмээн алдарсан Лувсан жамт заан нь яг тэр 1943 оны баяр наадмаар эрэхтэй шүү. Барилдахаасаа өмнө Богд хан уул нь хазааж, хатан туул нь халгиж, буян тухайгийн дэнжин болгодгүй юм бол хангаа хайрхны Лувсан жамцгүй төрүүлэхгүйдээ хайчхавдэ гэж томорч явсан. За тэгээд яг л энэ аархаж явсан хүн чинь те одоо ардынхаа төрийнхөө наадмын төрүүн дээр ингэж манлайлж гарч ирсэн. За тиймээс өнөөдөр бид өхөн яа харахгүй түүнийг Аат арслан Лувсан жамц гэж дуусж байгаа шүү.
За энэ наадмын талаар буюу 1943 оны энэ наадмын талаар Монгол улсын зан дорилгогүй дурсан ярьсан байдаг. За тэр жилийн наадмаар лувсан жамц зан чамин гоё хувцлаж ирсэ гэж байгаа. Чамин гоё хувцлаж ирсэн заяа. Тэгсэн чинь бөгчүүд тэгж байгаа. Өөч лувсан жамцаа чиний наад гутал дээр чинь байгаа 9 мөнгөн аслан ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгэхээр манай гутлан дээр 9 мөнгөн аслан хийцэн ирсэн байх нэ. Үнэхээр л содон хувцлаж ирсэн байгааз. Тэгсэн чинь ханга хайрхны лувсан жамц хүү энэ жилийн наадмаар 9 давж төрүүлж улсын арслан цол хүртэн хэмээн бэлэгдсэн юм а гэж энэ хүн өөрөө хэлсэн байгаа байхгүй. Гутлан дээр нь 9 мөнгөн арслан байгаад байгаа шүү дээ гол нь. 9 гэдэг нь 9 даваагаа хэлж байгаа юм байна. Арслан гэдэг нь арслангаа авна гэж хэлж байгаа байхгүй. Ийм л одоо бэлэгдэлтэй Монгол хүн чинь амны бэлгээрээч гэдэг те. Ийм л омогтойаагтаал нөхөр байж л те. Одоо гайхуулсан гэх юм уу, халигсан, салгисан, онгороо гэх юм уу те. Ийм нөхөр байгаа байхгүй. За тэгээд бэргүү хүн юу гэж төрүүлнэ гэж арахв дээ гэж энэ одоо Монгол улсын зан дорилгогүй хэлсэн байна. Бэргүү хүн юу гэж л ингэж явах вэ гэж. За тэр наадамд Аад Арслан маань шүвгийн дөрөвт булганы бухан хүү молом жамцыг амлаж барилдахдаа баруун зэн хөлд нь ээлжилж суугаад болохгүй болохоор нь дамжиж орж тэр том биетүү бүхийг өргөөд тэр чигт нь хөөж замд нь барилдж исэн цэвэн аравдан содов хоёрыг ташраар нь дайрж унгаагаад хайж исэн гэж байгаа. Тэгэхээр ч одоо бяртаа юу. Нөгөө энэ бухан хүүгээд ард олондоо бухан хүү гэхэр чинь зүгээр нэг хүнийг бухан хүү гэхгүй те. Тэгэхэд бухан хүү гэдэг хүнийг өргөөд хажууд нь барилдж исэн тэр хоёр бүхийг дайраад унгаач ийн гэхэр чинь бас л багтаж ядсан л ааг омог бэр явжтэй л гэж дуусгаар байгаа байхгүй. За тэгээд лувсан жамд арслангийн хоёр гар нь өвдөгнийхөө нүднээс 2 3 илүү гардаг. Биеийн хэлбэр нь. Хоёр гар нь өвдөгнийхөө нүднээс 2 3 илүү гардаг. За тэгвэл жоохон урт гартай юм. Тийм гар урттай. Бид нар ч юм бол урт гарт лав гэж мэдэн шүү дээ, тий. Түүнтэй урт гарт гэж бичигдээгүй утгад энэ хүнээс арай дутуул юм шиг байгаа гарын уртын хувь, тий. Гэхдээ ийм урт гартай лувсан жамц арслангийн 2 гар нь одоо өвдөгнийхөө нүднээс 2 3 илүү гардаг. Тэгээ гарын 3 хурал заримдаа 2 ч гэдэг. Гарынх нь 2 3 юм уу 3 хурал одоо нэг өсөлдөгч бүхийнхөө одоо хонх тахир бориунд нь хүрсэн байхад заавал хайдаг. Тэгээд суйлах гүйх дамжиж орж өргөх мэхийг чадварлаг хийдэг бүх байсан гэдэг. Гарынхаа хуруунд маш их хүчтэй хийгээд байдаг. Энэ гарын хуруу одоо тэр зодог шуудганд ч юм уу те ингээд хүрсэн ч юм уу эсвэл одоо барилж байгаа хэвчээ тахимд нь бохимд нь одоо юу гэдэг юм ингээд хуруу ингээд хүрсэн тохиолдолд ерөөсө унгаахгүй байна гэж байхгүй. Ийм л тинкэтэл гээд байгаа юм. За тэгээд бэр чадлын зэрэгцээ сайн талаас нь хэлэх юм бол аатай саар ярих юм бол сагсуур гэж хүмүүс дурсдаг. Лувсан жамд арслан бол 1935, 1937, 1938 онуудад аймгийн наадам төрүүлээд 1940 онд Содов арсланд унаж үзүүлсэн бөгөөд тэгж ааглж явахдаа одоогийн их тамир сумын Баян цагаан буюу хуучнаар Бугут сумын нутаг Агтийн давааны өвөрт одоо 2 өдөр шөнжин даалуудаад мөрийдж жагаад хамаг юм алдсан. Тэгээ аргаа барахтаа тохож явсан эмээлийнхэн гөлмийг тавьж тоглоод бас л алдсан гэж байгаа. За тэгээд нэг таньдаг айлдаа орсон чинь өнөнд нь хууч өвдөр ийм нанжин гахаа гөлөн байна гинэ. Тэгсэн чинь гэрийн эзэнд нь хандаад аймгийн наадам төрүүлсэн бөхөд ийм гөлөн өгдیں۔ Түүнийг аваараа гэд нөгөө гөлмийг нь аваа явчихж байгаа байхгүй. Тэгэж хилээд хэлсэндээ хурж буцаж ирэхдээ төрүүлсэн бүх юм бай мөрий болох шин гахаа гөлөм тэр айлдаа авчиж өгсөн гэж байгаа. Тэгэхээр амтай юу амтай. Түүндээ бас байдгүй байдаг. Бас нөгөө нэг байгаагүй алдчихсан унжсэн үе байгаа л ах л та. Гэхдээ байсан талыг нь ярих юм бол илүү тий одоо амандаа байж чадсан л юм бүх байгаа байхгүй. За үндэсний бүхийн амжилтыг нь өвдөх юм бол 1944 онд 512 бүхөөс 5 давж шүвгэрч исэн. 1948 онд болохоор 4 даваад завхны энэ гарам давг заанд өвдөх шороодсон гэдэг. 1949, 1954 онуудад улсын баяр наадамд 2 давсан гэдэг. За 50 болон 52 онуудад улсын баяр наадамд 3 давсан. 53 онд 512 бүхөөс 5 давж хурц шаламгай шалгарсан чимгийг авдаг. 1951, 55, 56 онуудын баяр наадамд 1 давсан гэдэг. За үүнээс гадна Хинти аймгийн баяр наадамд 1942 онд төрүүлж дараа жил нь Хинти аймаг байгуулагдсны 20 жилийн баяр наадмаар ирээдүйн даян авраг чимэд очдыг улсын начин цолтой байхад нь хамт очин барилдаж үзүүрлж исэн гэдэг. За ер нь бол ингээд Архангай аймгийн наадмуудтай бол одоо өчнөө барилдаж төрүүлсэн, үзүүрлсэн байх нь байна. Мөн дээрээс нь Хинти аймгийн наадмуудад их гарч барилдсан гэдэг. Улсын баяр наадмуудад бол одоо барилдсан амжилтуудын саяг хэллээ те. За түүний араас бас маш гоё сонирхолтой түүхүүдийг нь дурсъя. Хоёулаа хамтран ажиллаж ярьж. За тийм. За.
За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа G-Mobile event итгэж байна. За G-Mobile-ийн маань яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад 20,000 төгрөгийн төлдөг ийм дугаар гаргасан юм байна. За. Энэ яадаг вэ гэхээр 40,000 багцыг 50% хямдруулаад 20,000 болгоцсон байгаа юм байна. Тэгэхээр 20,000 төгрөгөөр яриа дата хүснээр хязгааргүй ашиглана гэдэг ч юм бол үнэхээр хямдхан байна гэсэн үг байхгүй. Одоо бодож байна. Тийм 1 ГБ дата чинь бараг 1000 төгрөг байгаа шүү дээ. Би л ингэдэм. Дараа төлбөртийн юу ороод тэгээд датагаа би чинь бас нөгөө хэмжээг нь харж байгаа нөгөө сонгож авч болдог шүү дээ, тийм нэг багц үүсгээд аваа яваад байхгүй. Тэгээд дата маань бас хүрэхгүй. Тэгээд нэмж дата аваад ингээд тийм тохиолдлууд байна. Ингээ одоогоор бол миний утасны төлбөр сарын нэг 60-аас 70 мянга хавцаа. Зарим тохиолдолд нэг 80 мая. Тэгж гараад идэг байхгүй. Тэгэхэд 20,000 төгрөгөөр тий хязгааргүй одоо юу хамаарахгүй ярина. Сүлжээ хамаарахгүй. Минийх ч юм бүр юм шүү дээ, бас нөгөө нэг сүлжээнд өнгөө яриад бусад сүлжээнд тэдэн 100 минут гэдэг үү лээ. Тэгээд илүү гарах илүү ярих юм бол бас дахиад нэмж төлдөг шүү дээ. Минийх чинь тийм байхгүй. Гэтэл бүх ярианд сүлжээнд хязгааргүй ярьчаад бас дээрээс нь хязгааргүй датагаа хэрэглчихэд 20,000. Нэг гоё мэдээд дуулахад G-Mobile-ийн манай 5 шиг дугаар бэлгэлсэн байгаа юм байна. За энд дэр налцаа дуусчих шиг нэг хоёр үлдсэн байна уу? Энэ хаагаараа яваад идээд дууга дуусчихваа гэдэг шиг. Тий. Мосаа юмнууд хэлчих өгөхгүй. Мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс түрүүлж явж байгаа шүү дээ, тий. За энэ одоо урамшуулт хэрхэн амрах тухай гэвэл шинэ хэрэглэгч болох, багцаа их болох, урдчлан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт рүү шилжих гээд эдгээр үйлчлэгийг авах юм бол энэ 50% амьдралтанд амрагдах юм байна. За G-Mobile application, My G-Mobile application, G-Mobile цэгмийн вебсайт, за мөн CU-гийн бүх салбараас eSIM-ийг үсгэхэд ингээд авчиж болох юм байлээ. За урамшуул нь 2 сарын 18-ыг дуустал үргэлжлэх юм байна. За магадгүй цагаан сарын шинийн нэгэн баг шүү тий. Энэ юу яамаар юм бэ? Ээжтэй, хүүхдүүдтэй авч өгмөр юм бэ шүү бас тий. Хүүхдүүдэд бол аягүй хэрэгтэй шүү. Тийм юм байна. Хүүхдүүд ч одоо датаг зөвхөн одоо мэдээлэл авах зорилгоор ашиглахаас гадна аюулгүй байдлыг хэрэгтэй байхгүй. Тийм биш үү нэрэ. За дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 дугаар утаснаас болон Facebook-ийн G-Mobile пэйжнээс авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За Лувсан Жамсгалслан Содов Арслан хоёр улсын наадамд төрүүлж үзүүлээд нөгөө төрөний яг 43 наадам байна шүү дээ тий. Төрүүлээд нэг нь үзүүлэлтсэн хоёул Арангаа аймгийн хайрхан сум яриад нутг руугаа буцаж яхах нь л дээ тий. Тэгээд ерөн сайхан баярлаж одоо хөөрч явахдаа нэг хөглсөн түүх байдаг гинэ. За энэ түүхийг нь яриа. Арангаа аймгийн наадам болоход 3 хоног дутуу байсан. Тэгэн гол улсын наадам болчоод араас нь Арангаа аймгийн наадам болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө улсын наадмын үзүүр төрүүлсэн хоёр бүхэн хоёулаа Арангаа аймгийн харьяат нэгдүгürt. Хоёрдугаар хоёулаа хайрхан сум харьяат байх нь. За тэгээд одоо нөгөө нутаг олон одоо манайхан чи яадаг үлээ нутгийнхаа наадмыг аймгийнхаа наадам хийхдээ нөгөө нэг улсын наадам төрүүлээд хэрвээ бүхэн ирэх юм бол яаж хүлээж авдаг вүлээ. Тэгээд л тухайн одоо бүгчүүдэд зориулсан хүндэтгэлийн барилдаан гэдэг юм уу наадмаа бараг тэгж хийдэг шүү дээ тий. Тэгээ нөгөө комиссын дарга дорж готов гэдэг хүн нь ерөөсөө тий. Наадмаа сайхан л хийгээд ингэж хийсэн баг. Ядчил нөгөө аймгийнхан бүхний комиссын даргын дорж готов гэдэг хүн нь өөрөө бас хайрхан сумын хүн юм гинэ. Тэгэхээр чин одоо улсын наадам төрүүлсэн хоёр нь хоёулаа хайрхан сум яриад. Тэгээд аймагтаа наадмынхаа одоо бүхний наадмыг зохион байгуулагч комиссын дарга нь өөрөө хайрхан сум яриад. За энэ жил бас одоо нөгөө Архангай аймгийн наадам чинь сайхан наадах нь дээрээс нь хайрхан сумынхан маань илүү сайхан наадах нэ гэж одоо ийм сайхан наадам болохгүй хүлээж байгаа. Улсад төрүүлсэн хоёр бүхэн аймагтаа төрүүлэгч бас давхар бодолтой байсан нь бол нуухгүй тий. Бас ийм юм байдаг. Нөгөө хоёр нь улсын наадам тараад нөгөө аймгийн наадам болох гээд ингэж хэлбэр хагас сар шахуу байдгүй ямар ч сураг байдгүй гинэ. Замдаа найр наадам хийсэл өстой сайхан явж байгаа сурагтай. Тэгээ ингэ хэсэж явж исэн чинь нөгөө Лувсан Жамсгалслан Шанхын хүрээн дээр сууж байсан нэг өвгөн ламтай шөргөөцөлдсөн гинэ. Эннээс болоод ч гэдэг хүмүүс ярих та тий. Цусаар суулгаж газраас өндөөхгүй болтлоо гүйлгсэн гинэ. Тэр идэж орсон явах. Тэгээ хоёр арслан сүнсэн зайлцсан юм. Доожог амьтд болцсон тий. Арай хийж тамирын шуугууд ирж майхнаа босгоод тэгэл Лувсан Жамсгалслан тэгж гинэ. За цоохор нохом чи явж ганц шүлний хойно олж иргээд нөгөө содвоо тэгсэн гинэ. Тэгсэн содвон чи гараа явсан гэсэн. Тэгээ нэг хотелд яваад очисон чинь баахан хүмүүс найрлаа сууч нэг. Тэгээ содвоо уучраа хэлсэн чинь улсын арслан хүн ирлээ дээшээ гэж одоо нөгөөд гэж одоо дээшээ суулгаад баг хоймортоо залаад дайлц очлоо сүуд болсон. Тэгсэн гэрийн эзэн болохоор хүүхэдтэй хэлээд хонь хураалгаад нэг хонь одоо аваад ирлээ гэсэн бололтой. За ингээд хон төхөөрөх хар хүн гид сарчих хүүхнүүд дагуулсаар ирэхэд нөгөө Лувсан Жамц маань аяны богцоод ирлээд цонхох гэж царайлаад хөвчихин гин.
Тэр үед мэдээллийн хэрэгсэл ховор учраас улсын наадамд хэн төрүүлснийг нилээд хожуу сонсдог байсан болохоор хоёр асланд ихэд хүндэтгэл үзүүлээд нөгөө хүмүүс чинь те хоньны өрөөл мах одоо мэдээж архангаа амьд л биш те одоо хоньны өрөөл мах гидс дотортой чанж лувсан жамс арслан гидсний шүл уугаад зөндөө хүчлагаар даруулж аваад унтсан баг. Өглөөн сэргсэн чинь тунд ажгүй байна гинэ. Тэгээд аймгийн бүхий комиссийнхан улсад төрүүлж үзүүлсэн хоёр арсланд хүндэтгэл үзүүлээд бас тэр наадамда бариулдуулаагүй гэдэг. Тэгэхээр ч одоо нэг бие хаа муутай байгаа нөгөө лувсан жамт чинь тэ төрүүлж ирчээд ирээд наадамда барилдах гэсэн доогоор даваад унчих юм бол онгоо болно гэсэн юм уу яасан тэ цаагаараа нэг юм та. Тэгээд энэ хоёр бүхийг бол улсын наадамд биш аймгийнхаа наадамд бариулдуулаагүй хүндэтгэл үзүүлж байгаа шүү гээд тухайн үед бол наадмаа хийсэн гэж. Энэ бас нэг ухаан шүү. За ингээд 1953 онд 41 настайдаа 510 энэ чинь 41 1953 онд 41 настайдаа 512 бүхээс 5 давж байсныг нь үзэх юм бол энэ хүн чинь үнэхээр л ясны бүх байсныг нь бол нотолж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр үед бол одоо 41 наснда 5 даваад гарч иж гин гэдэг бол бас л тийм шүү. Тийм. Одоогийн бөхчүүчиг ямар байнгын бэлтгэл сургуультай байх үз заал өвөл зөнгөө бэлдэх заал нь байгаа биш. Хоолны тэр сайхан одоо юу гэдгийг хоолны дутагдaltaгүй гэдэг юм уу те хоолны дэг журам байхгүй шүү дээ тухайн үед чинь. Тэгээ бие гамнах гэдэг ч юм уу тийм бодлогын одоо бодлоготой гэдэг юм уу те ингэж барилж ийсэн бол улсын аврах бол өөрт нь бол ойрхон байсан гэж хүмүүс ярьдаг юм байлээ. За тэгээд банзар хэмээх арслан байдаг. За банзар арслан бол хуучилсан байгаа. Нэг жил архангаан хойд хідэн сум нийлж нэг том наадам хийсэн юм а. Энэ үеэр банзар арслан ууланд гөрөөлж яваад наадмын товыг мартаж гинэт санаад яарад яваад очисон чи хоёрын даваа шувтарч исэн гинэ. Тэгэд энэ наадамд олон сайжууд очисноос аат лувсан жамц төрүүлсэн байгаа тэр наадамд нь. Тэгээд наадмын шувдарганд шигшээ барилдах болж шигшээ барилдан болох ч байгаа байхгүй. Лувсан жамц бол төрүүлсэн. Тэгээд тэгсэн чинь банзаргааг өрсөн чинь өмсгөлгүй явж байгаа учраас хэлсэн гинэ банзаргаа. Тэгээд банзаргаа хуучлаад байгаа шүү энэ талаар. Тэгээд лувсан жамцыг нэрээ бичүүлэх үү гэсэн чинь наад банзарчин барилдахгүй бол эднэрийн хинтээ нь барилддیں۔ Ингээд нэрээ бичүүлэхгүй байна гинэ. Тэгсэн чинь нөгөө улсууд нь гүйж ирээд банзаргаад хэлсэн гэд. Таныг барилдахгүй бол лувсан жамцгаа буюу одоо тэр аймгийн наадамд төрүүлсэн байгаа энэ бүх барилдахгүй гэдэг нэ. Та барилдаж штэ хүүгээд учирлаад гэсэн гэд. За тэгэл аргагүй барилдсан гэж байгаа юм банзар гэдэг хүн. Тэр нутгийн хідэн сайн бөхчүүд надтай таарад намайг лувсан жамцтай барилдаг гэж бодсон юм уу яасан. Надад бүр амархан унаад өгчлөө гэж байгаа. Нөгөө банзар. Банзартаа барилдаад тэр хоёрыг л одоо барилдуулах гал ир болоод байх нь л да. Тэгээ банзартаа таарсан бүхэнд унж өгөөд байх нь гин. За ингэж явсаагаад өстө нөгөө нэг өдөр төрөө гэдэг юм уу тэрэнд нь лувсан жамцтай үлдсэн байгаа. Тэгэл лувсан жамцсан гэсэнтэй энтэл барилдахгүй би хинтээ барилдیں۔ Гэдээсэн. Тэгэл одоо бөхчүүд нь унж явсараа гал энэ хоёрыг тонж барилдуулаад те энэ хоёрыг барилдааны л үзэх гээд нь штэ. Тэгэл энэ банзар гэдэг арслангийн хувьд бол одоо арслан гэж штэ. Бас л мундаг ийм бүх байгаа. За тэгээд энэ хоёрыг чинь наадмыг үзэх гээд л. За тэгсэн чинь лувсан жамц бяртай, урт гартай гүүж ордог бүх. Үржижсэн чинь гүүх бодолтой байхаар нь далбаанаас нь сэнжилж байтал тавиулах гээд хит халлаа. Би тавьсангүй. Гэтэл нөгөөд чинь суган доогоор буруу эргээд цаашаа зүтгэлээ гэж байгаа байхгүй. Хідэн хурууны үзүүр тасраад аваад явах юм шиг юм боллоо. Дахиад өргөхдөө хавд үргэлжин золох бодолтой дайрч ирсэн дагуулад солбоход нөгөө хүн манаас гин алдсан юм уу яасан. Тэнд өмхөж унлаа гэж байгаа байхгүй банзаргаа. Тэгсэн чинь банзаргаа хөгшнөн яриа таслаад орж ирж ийн гинэ. Лувсан жамц нэг жил аймгийн наадамд гүлэмгүй имэйлтэй явж исэн гэдэг. Нөгөөдг нь ярьж байгаа нэ. Гүлэмгүй имэйлтэй явж исэн. Би чинь нөгөө таарангуутлаа. Гэхдээ чи чинь гүлэмгүй яаж өчгөнж байгаа чи нүвэ гэсэн чинь. Оо яах вэ? Аймгийн наадамд төрүүлсэн бүхэд гүлэм өгөхийн гинлээ. Тэгээ явуулсан гэж. Ийм л сүрхий амтаа бүх байсан да гэж банзаргаан гэрхий бас хажуудлаас нь ярианд нэмэлсэн баг. За ер нь бол ийм л одоо хүмүүсийн ярианаас сонсоход ийм л амтаа аатай тэндээч бас байж чаддаг л ийм л ир явж л те. Мөн цоодл арслангийн хуучласнаар болохоор нэг удаа лувсан жамц тэр хоёр барилдахдаа шуудгаа тавиулах гээд зүтгсэн чинь шуудган тас үсэрсэн. Тэгсэн чинь нөгөө нэг ичимги гэдэг одоо юу гэдгийг те энэ хэсэг нь ингээд ил гарах гээд тэгээ нөгөө нэг дэндвс асуул маань хажууд нь гяс дээлийнхаа хормоогоор ингээд дарж аваад ингээд хааж исэн. Тэгээд ер нь бол шуудгийг татуулсан энэ лувсан жамц болон цоодл арслангуудын аль нь хэр одоо бэр тэнхээтэй байсан бэ гэдэг нь харагддаг. Одоо зүгээр энэ шуудаг тасран гэдэг юм уу энийг зүгээр төсөөлөхөд би зөв ингэж бодоод байгаа. Одоо нэг NBA-ийн түүхэнд чинь те одоо яадаг штэ нөгөө том биетэй тэр бөхчүүд нь очиод тогтдог штэ те. Тэгэхэд нөгөө нэг самбар нь бутусрдаг штэ. Ийм тохиолдол ер нь тийм олон биш те. Тэ? Тэр чинь нэг хит хідэн бөхчүүд гэнэ хит хідэн сагсчд л яг тэгжсэн штэ те. Тап гээл тэгээд тэр чинь нөгөө нэг юм хатаасан шил байдаг учраас ингээд бутраал ундаг штэ.
Тий. Яг өмнө нь технологич өөр гэж одоо бол ер нь бол хагарч уурна гэсэн юм байха болцсон л доо. Тухайн үедээ тэр шахч гэдэг юм уу те хүнд жинтэй бөхчүүд л гэж. Сагсчд маань тэгэхэд бол хагардаг тохиолдол байсан. Гэхдээ хэрэг баргийн хүн бол тэгж очиод яагаад хаглаад байхгүй. Тий, одоо ядчил яг тэрнтэй адилхан одоо манай энэ 20 дугаар зуунд барилж байгаа бөхчүүдийн одоо шуудаг гэдэг юм уу те одоо нэг ойдл юм шүү дээ те. Тэр чинь одоо хонин холбоо гэдэг л үү те. Тийм ойдлоор ингэж явдаг шүү дээ. Бас тийм давхар явдаг. Тэгээд бас л яг ингээд тасаас болоод улам бас тий улам бас ойдлон сайжирсан байж магадгүй шүү дээ. Яг л технологи төвшил гэдэг шиг тий. Ер нь бол одоо тас татчихсан ийм тохиолдол бас л Монгол бүхийн түүхэнд цөөхөн. Энэ би яг удаа сонслоо. Урд нь хоёлаа нэг ярьж ирсэн юм. Тий, нэг бүхтөөс ярьж ирсэн. За тэгээд ер нь бол ийм тохиолдол бас хэр зэрэг бяртаа байсан бэ гэдгийг бас илэрхийлж байгаа байх. За тэгэл 1958 оны одоо нэг ийм үед Хинтийн аймгийн одоо тэнд амьдарч исэн гэж яригддаг. 1958 оны үед Хинтийн аймагт амьдарч исэн. Тэгээ тэр үедээ аймгийн наадамд ам авахта бас л залуу цагийн одоо юм цалигсан акта занга тавилгүй 58 он гэдэг чинь нэлээд бас хойно гацсан шүү 12 он. Тий. Тэгэхэд л чинь л те хамгийн хүчтэйг нь аавна хаана хин томроод байгаа гэж үстэй хамгийн хүчтэйг нь авдаг. Яг энэ залуу насныхаа аг занга тавилгүйгээр толгойдоо хойроггүй юм. Бандаг шагдар сүрэнг би авъя гэд. Гар амар гэж манай хүн хэлж исэн байгаа байхгүй юу. Одоо тухайн үед л бас ингэж л одоо хашилж исэн юм уу те. Толгойдоо хойроггүй юм гэд энэ хүнийг авсан гэж байгаа. Тэгсэн чинь энэ хүн болохоор улсын заан цолтой мундаг том бурайд. Тэгээд доороо хийгээд удтал дарсанд лувсан зам тарслан унчаад хар хүрэн царайтай юм босч ирэнгуутлаа Хинтийн аймагт томилтоор явж исэн Архангай аймгийн одоо намын ахмад ажилтан Даштиндэн гуйтай таарсан гэж. Тэгээ яг тэр нөгөө нэг дийлдэхгүй байгаа энэ наадамд хэн илүү одоо юу байдгийг те яадгийг гэдэг тэр нөхрийг авангуутлаа ямар ч унтсан юм байна. Аргагүй шүү дээ 40 хэд настай байгаа шүү дээ. Тэгээ унтсан. Тэгээд энэ Архангай аймгийнхаа намын ажилтнаа таарсан. Тэгээд гисэн чинь Даштиндэн тэгсэн гэж. Ингиж хүний нутагт муугаа үзэж явахаар олонний газар хот бараад бол яасан юм бэ гэсэн гэж. Тэгтэн нөгөө хүн чинь юу ч хэллэггүй. Одоо лувсан жамцтай юу ч хэллэггүй. Далбаага хүзүүн төрөө тохиол чимээгүй хүн яваад гэсэн гэдэг. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг ийм үнэхээр л одоо эрийг нас гэж тийм үү те нэг юм байна шүү дээ. Үнэхээр л одоо ингээд дотор ингээд сэтгэлд нь багтаад байгаа хэрнээс шин цагийн хүчтнүүд гарч ирж чинь ингэж чинь те. Тэгээ бярн хүрхгүй ч юм уу эсвэл нэг юм бас л өөр техник мэгц гарч ирдэг ч юм уу те. Энэ болгоноос ингээд яг ингээд дуусч байгаа л үе нь байхгүй юу. Тэгэхэд чимээгүй хүн яваад өсөөл гэдэг. Мөн Булган аймгийн нэг баяр наадамд Бямбын довцог хэмээх пүрв жав заантай таасан гэдэг. Яг гоо энэ ер нь бол ингэж байгаа Булган аймгийн баяр дээр энэ довцог гэдэг пүрв жав заан бол төрүүлсэн юм байлээ. Тэгээ төрүүлчихэд буцахтаа нөгөө нэг манай хүний нутаг буюу Архангай аймгийн Хайрхан сумын баяр наадамд барилдсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ пүрв жав гэдэг нь хэн бэ гэхээр нөгөө нэвтрүүлгийн ихэнд ярьжсэн шүү дээ. Баахан нөгөө ламнар ингээд суугаад ингээд найрлж яхад манайхан очиод томорж жогоод нэг том хүн гарч ирээ тэр хүн шидүүлсэн гэдэг шүү дээ. Тэр пүрв жав гэдэг хүн байхгүй. Тэр үед шидүүлсэн манай хүн. Гэхдээ дотор нь үлдсэн байгаа шүү дээ. Энэ пүрв жав гэдэг хүн гэж бодсон. Тэгсэн чинь Архангай аймгийн Хайрхан сумынхын наадам нөгөө хүн нь Булган аймгийн наадамд төрүүлчихэд тэгээд буцаж явахдаа Архангай наадмаар орж ирээд тэнд барилдахт нь манай хүн тэнд байж байгаа шүү дээ. Нутгийнхаа дэвжин дээр байж байгаа байхгүй нөгөө хүн чинь. Тэгэн гутлаа нөгөө нэг том довцог гэдэг энэ пүрв жав гэдэг хүнийг 3-5 дээр өөрөө хамлаад авч байгаа. Тэгээ 3-5 дээр амлж авангуутлаа нөгөө хүн чинь шидсэн. Унгаацсан. Тэгээ нөгөө хүн унтсан. Тэгсэрнээс манай 3-5 дээр нөгөө одоо хуучны те таарсан одоо өстнө гэдэг юм уу те хуучны тэр хүнээ унгаачаад тэгээд 4-5 дээр барилдахгүй гэдэг. Цаашаа би барилдахгүй ингэ яваад гэсэн. Одоо энэ наадам та нарих гэд. Одоо утгийнхан бүчөд үлдээж байгаа ч юм уу те. Энэ зан чанарыг харахад энэ хүн бол нөгөө нэг хаана хэн байна те. Түнтэл хүчээ үздэг. Тэгээд урд нь хоочд унж явсан бол те түүнийгээ давж ижил ингэдэг. Бусд нь бол хамаахгүй. Цааш төрүүлэхгүй энэ хүн бол сонирн биш. Нөгөө нэг урд нь таарсан нөхрийгөө давжаад дийлцэн л бол сансандаа хүчлээ болоо. Тэг төрүүний одоо бай шагнал маяг бол сонирн биш байгаа байхгүй. Ийм л хүн байгаад байгаа юм да. Тийм ээ би ингэж бодож байна. Их бяртай их мундаг бүх байж. Гэтэ Сахилга Батн түүний амжилтыг хойш нь татцсан болов уу гэж харагдах юм байна. Ааха. Хэрвээ Сахилга Баттай ч юм уу хариуцлагатай ч юм уу те бие жоохон боддог ч юм уу ийм байсан бол бас авраг болох юм та боломжтой л бүх байсан юм шиг харагдаад байна. Ер нь бол хэлсэндээ байдаг хүн байна шүү дээ те. Энэ болгоно нь ингээл амнаас ам дамжаал яригдаал те. Ингиж явсаар хагаад нөгөө аат гэдэг нэр бол яхаарахгүй энэ хүний урд бүр юм холбоо өсөвчтэй явчихж байгаа байхгүй. Лувсан жамц гэхээр одоо хүмүүс те ямар лувсан жамц зүйлээ гэх юм л те. Гэжэл өө манаа нөгөө аат ирж байгаа юм биш те гэх юм бол тэр
одоо жилийн наадамч байдаг юм уу? Тэр аймгийн наадамч байдаг юм уу? Ерөөсө үзэгчдийн хувьд хэд дахин илүү болно. Хүмүүсийн үзэх сэтэл улам төрөн те. Ингэж л ирдэг. Тэгэл нөгөө хүн ч гэсэндээ үнэхээр амандаа байдаг те. Дийлдэг. Тэгэл тэр наадмыг үтсэн хүмүүс бол өстой ярих яриатай байхгүй. Дараа жилийн наадмыг хүртэл ярих яриатай. Тий, яриг нь сонсоод энэ бичлэг энэ төр хадгалагдчих үлдэг байх та тий. Харахгүй л дээ 40 хэдэн оны хүн. Одоо эн чинь 40 хэдэн оны хүн гэхээр заяа. Нэгдүгürt 40 хэдэн онд ингэ явж байгаа. Тэр 50 хэдэн гацсан хойно хүртэл хинт янг барилдаа яваад байгаа. Гэтэл яг энэ 40 хэдэн он гэдэг юм уу? Энэ хүний чинь тэр төрүүлж байгаа он чинь 43 он. Тэрний үзүүлж байгаа жил чинь 41 мэгэн он билүү 30 хэдэн он ч илүү. Ингээ бодхолоор 39 оны наадамд төвдөн дөрж авах төрүүлж байгаа шүү дээ. Тэгээд 46 оны наадам дээр чинь төвдөн дөрж авраг төрүүлдэг лөө 46 он. Тэгэхээр чимэд очир авраг чинь тэрүүд гаж ирсэн байгаа. Тэгэхээр чинь яг эд байгаа төвдөн дөрж авраг, чимэд очир авраг. Тэгээд 47 онд чинь Батсуур авраг, цоодл гэд энэ айхтар нөгөө нэг аврагууд чинь яг энэ үнтэй нэг үед яваад байгаа байхгүй. Тэгэхээр нэг үед энэ хүн чинь арслан гэд бодхолоор чинь бас л Монголын үндэсний бүхийн толгой дээр явж байгаа бүхчүүдийн л нэг байгаа байхгүй ерөөсөө. Тэ? Яг ингэж бодохгүй. Ийм яриатай юм чинь бас барилдаа нэх уран гоё байдаг болов гэж бодохгүй. Магадгүй тий. Тэгээ биеийн хэлбэр энэ хүч мөч гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө шиддэг, суйлдаг энэ гэдэг байгаа. Бас л ямар сан гэж байгаа шүү дээ. Тэр том хүнийг өргөж гаргаж ирээ хажууд нь барилж байгаа хоёр хүнтэй хамт нь хамаад унгааж ихэр чаа. Үнэхээр л нэг юм омогтой барилддаг хүмүүс байдаг та. Харахад хүртэл гоё тий. Уран барилддаг нэг харахад хүртэл гоё хүмүүс байдаг та. Тийм л хүн байгаа байхгүй. За тэгээд Лувсанжим Дарслангийн одоо нэг юм гоё түүх ярээ заяа. Одоо яг үнэн зүйлийг чинь бид нар ингэдэг штэ. Бидэнд ингээл хүннүүгийн үеийн түүх, дурсгал гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүд үлдээд үүнийг чинь хамгийн гол нь бичиг инээдрээ судраас ингээд гарч ирлээ ч гэдэг юм уу те. Судалгааны материалаар гарч ирлээ гэж бодъё. Үүнийг чинь ганц нотолдог, баталдаг зүйл нь археолог. Тэ энэ олдрууд байхгүй археологийн олдрууд. Гэтэл яг гоо ингээл одоо Чингисийн чулууны бичиг гэдгийг бид нар олсноос хойш те одоо тэнд Монгол хүн хэдэн зуун алттай хэдэн зуун метр харвдаг байсан юм байна гэх мэтчлэн тэр мөрийг хүртэл мэдээд л ингээд тэр нэг юм археологийн олдруудаас бид чи яг ингээд одоо тэр бүх баримт юм олж авдаг штэ баталгаанууд олж авдаг штэ. Тэрнтэй адилхан заяа. Хайрхан сумын нутаг штэ. Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар манайхан хэрвээ явах юм бол тэнд Өлийн даваа гэж газар байх хэвээр. Тэр Өлийн даваа гэдэг газар нутгийн хүмүүсээс асуугаад очоор. Архангай аймгийн Хайрхан сумын нутагт Өлийн давааны өвөр ам гэж байгаа. Өвөр ам. Энэ өвөр аманд байдаг нэг чулуу байгаа заяа. Тэр чулууг энэ Аат Лувсанжим Дарслан яг тэр Аата омогтой бертаа байх үедээ бер тэнхийг шалгая гэдэг. Үзьгээд те нутгийн олон тоогож гэдэг юм уу те бэр танхиг үзьгээд ингэсэн баг. Тэгэд жалганых нь нөгөө талаас өргөөд 50 орчим метр явж байгаад тэнд авчид тавьчихсан баг. Тэгэхээр тэр Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Өлийн давааны өвөр аманд тэр чулуу нь одоо байдаг. Одоо хүртэл байдаг. Тэрийг биш те дөрвөн том хүн шүү. Бидний хэвийн нэг бие муу бол одоо бид манус барахгүй заяа. Дөрвөн том одоо бүх мөх гэдэг ч юм уу. Дөрвөн талаас нь өргөөд чүүтэй хайтай газраас хөндөрүүлдэг. Ийм чулуу байгаа. За наа чи нэг бичлэг энэ төр яваадсан санагдаа явчлаа шүү. Байдаг уу? Харин тийм санагдаад байна. Би үзээгүй. Ингээд өргөд чаддгүй маа. Тэгэхэд өмнө нэг бүх өргөжсэн гэд нэг тийм гинт санагдчихлаа. Тэгэхээр жалганы нөгөө талаас өргөөд энийг 50 орчим метр за яаж өргөсөн чирсэн юм уу яадгийн те ямар тухайд хараагүй ч гэсэн мэдэхгүй. Гэтэ энэ хүн бол 50 орчим метр өргөөд энэ чулууг авчираад энэ тавьсан. Яг тэр нөгөө нэг ста бертинх нь батаж ядсан байхдаа бертинхийг үзүүлсэн байгаа байхгүй. За тэгээд тэрийг нь одоо ер нь ойролцоогоор хэмжихэд бол 300-аас 400 кг-ийн хооронд хэлцбэлддэг ийм хүнд чинтэй чулуу байдаг. Энэ чулууг бол 4 хүн өргөхөд дөнгөж газараас хөндөрүүлээд алддаг гэсэн ийм юм байдаг. Тэгэхээр Архангай аймгийн Хайрхан сумыг зорих юм бол тэр Өлийн давааны өвөр ам гэдэг тийш очиод манайхан үзээрэй. Нэг ийм чулуу байдаг шүү. За тэгээд Лувсанжим Дарслан бол дугуй бор царайтай, алиа нарга яриатай. Биеэр зузаан, дунд зэргийн нуруутай. Гол мэхэн халж суйлах, дамжиж ордог. Баруун зүүн талын альч талын барилдаантай гар хуруунда их хүчтэй гарын хуруунда их хүчтэй бэр чадалтаа итгэж барилддаг. Энэ гоё үг гоц. Бэр чадалтаа итгэж барилддаг бүх байжээ. Лувсанжим Дарслангийн гар нь маш урт. Одоо өвдгөндөө баг хүрдэг байсан болохоор суйлах мэхийг чадмаг хийдэг байж. Арслангийн хоёр хуруу нь эсрэг бүхийн хонгонд хүрсэн цагт хайдгал байсан. Хүрхэл юм бол хайдгал байсан. Мөн өөр сумын наадамд очихдоо ямагт ногт ганцгалж явдаг байж. Төрүүлнэ л гэж очдөг байсан гэж. Улс аймгийн наадам хэсэж мөрөйтөө даалуу тоглож арх айраг наадам зугаа эргүүлж явсаар нэг л мэдхэд насны нар хивээсний учраа газар дээрх ганц төрсөн дүү болох довчингийн 50-тайгаа бараацсан гэдэг.
За тэгээд дүү 50-тай начин нь одоо бас начин гэж байгаа шүү. Дүү 50-тай начин нь анхаасаа 4 дүү бөгөөд 1940 онд 24 наснда улсын цолонд хүрсэн бас бүх хүн байдаг. За Лувсанжим Зарцлан бол амьдралын мөр хөөж Хинтийн аймгийн Дадал сумын 3 нуурын аршаан сувлалд усчин хийж байгаад 1969 онд 57 наснда таалд өгсөн байдаг. Тэгэхээр одоо энэ Хинтийн аймаг руу яваад байгаа энэ дүүгээ бараадж байгаа бах. Тэгээд түүний хувьд бол одоо яг л таны нөгөө хилдэг зөвлөлтөө. Үнэхээр би хаандаа ч юм уу анхаарах гэдэг ч юм уу. Ягаад ч юм бас гэр бүлийнэ тэр юм зохиогоогүй те. Ядчил хажууд нь эмгтээ хүн гэргийн хүн байсан бол түүнийг халамжлаад ядчил хүү хай гээд те. Тэгэл ингэх байсан баг. Тэгэхээр энэ хүн бол одоо үнэхээр төрмөл одоо биеийн хэлбэр өгөгдөл энэ зүйлдээ итгэж барилддаг. Бэр тэнхээндээ агтаа омохтой явдаг. Дийлж явсан түүхүүд нь маш их. Ямар сайндаа л Монгол улсын бүхий л хүчтэнгүүдийн дээр гарч одоо төрүүлж байгаа улсын аслан гэдэг тэр айхтар том зодон дээр хүрж байгаа. Ард олондоо аат гэж нэрлэгдэж ингэж дуусгагдаж сайхан явсан. Түүгийнхаа дагаар ард нь бол одоо үнэхээр сахилга бат гэж таны яриад байгаа тэр зүйлээ тэр юм бол байхгүй байсан баг. Гэр бүлийн хувьд гэсэндээ байхгүй ингээл үнэхээр одоо юу гэдэг юм найр наадам, зугаа зингэл, алай хожин зан, тоглоом наадам гэдэг юм уу. Энэ бүх зүйл ингэж явсараа гал дууссан ийм нэгэн эрийн талаар хэдүүлээ өнөөдөр өгүүллээ. За баярлалаа Ганаша. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile-ийн тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэн YouTube-ийн Од Мөндөр сувг болон NTV телевизээр мөн 83.3 107 стелгоны Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.